За энэ хаврын чуулганаар миний одоо ахлаа ажиллаж байгаа нийтийн өмчийн хууль буюу одоо хуучнаар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр ажиллаж байна. Тэгээ энэ хууль бол 1996 онд анх батлагдсанаас хойш одоо 39 ийм техникийн шинж чанартай нэмэлт өөрчлөлт орж ирсэн боловч суураараа ерөөсөө өөрчлөгдөж чадахгүй 30 жил болсон. Тэгээ төрийн өмч гэдэг маань өөрөө орд нийтийн эндээ ашиг өгжөөдөг баялагын хуваарлтын ийм суур хууль байдаг. Гэтэл бид энийг хуулиа бас 30 жил суурийг нь хийж чадахгүй. За хяналт хариуцлагын механизм маш сул байсны үр дүнд одоо ингээд нийгэмд гарч байгаа бас өмч хувьчлалын гэдэг юм уу те баялаг хуваарлтын бухимдлууд гардаг. Тэгэхээр энэ хуулиар энэ бүхнийг одоо таслан зогсоож цаашид төрийн өмч буюу олон нийтэд ашгаа өгж авах ёстой. Энэ өмчийн бүртгэл хяналт за үүрэг хариуцлагыг тодорхой болгоно. За мөн төрийн одоо өмч гэхээр бид нар бол зөвхөн одоо байгалийн баялагч байд юм уу сургууль цэцэрлэгийн байшин гэхээс илүү өв соёл, палеонтолог гэд монголчуудын өв соёл бас энэ олон өмчийн асуудал байдаг. За төрийн өмч бол өөрөө даргын өмч бол биш. Төрийн байгууллагад ажилладаг хэдэн хүний ч өмч. Энэ бол ард нийтийн өөрсдийнхөө өмч тэндээс үр өгөөжөө одоо авдаг байх ёстой. Тэгээ энийг менежментийн яаж хийх вэ? Хэрхэн яаж зөв удирдан зохицуулах уу гэдгээс эхлээд за энэ төрийн өмчөөс гарч байгаа үр ашиг нь ард нийтэд очдог ийм л механизмыг бид энэ хуулиараа хийхийг зорж байна.